Хүүхдийн дадал хэвшлийг гэр бүлийн орчинд эцэг хасраа хамгаалагч харгалзан дэмжигч нарын оролцоотойгоор тоглоомын аргаар зохион байгуулж хүүхдийн насан туршдаа баримтлах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна. Үүний нэг ажлын хүрээнд бүлгийн нийт 39 хүүхдийг шүдний үзлэгт хамруулахад 70 гаруй хувь нь шүдний өвчлөлттэй байсан. Иймд эцэг асран хамгаалагч харгалзан дэмжигч нарт ойлгомжтой хэрэглэгдэхүүн зөвлөмж хүргэж хүүхдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах, шүд торхоос өршлөн сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн зөв дадал хэвшил эзэмшүүлэх орчныг бүрдүүлэн ажиллалаа. Энэхүү ажлын онцлог нь хүүхэд тоглоомын аргаар сонирхолтой байдлаар зөв дадал эзэмсэнд оршино. Үүний үр дүнд багш эцэг асран хамгаалагчдын хамтын оролцоо сайжирч гэр бүлийн орчинд шүдээ зөв угаах дадлыг тогтмол хэрэгжүүлэх болсон. Мөн хүүхэд өөрөө санаачлагтай болж, эерэг хандлага төлөвшин, хамтдаа суралцахыг бие биедээ сануулan тоглонгоо хөгжих нөхцөл бүрдсэн юм а. Шогоо орхингууд энэ тоонууд нь гарч ирж ш. Тоон дээр ямар дүрс гарч ирж байна. Тэгээ тэрнгүүрээ энийг олно ш. Тэгээ за архив байлаа тоолж байгаа зэрүүлээрээ. Зөвлөгөө. За одоо юу гарч ирсэн? Ямар дүрс гарч ирсэн? Энд дээрээс олно ш. Гараа. Ийм гоё орчин бүрдүүлж өгсөн багштай баярлалаа. За багштай хамтран энэхүү буланг хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог тохируулан орчин гол бүрдүүлсэн. За энэхүү орчин болгол тоглоомын аргаар хүүхдэд маань бол тохирсон илүү зөв эрүүл ахуйн зөв дадлыг дарааллын дагуу эзэмшгэд түлхэц болж зөв эзэмшиж явж байгаа. Гэрийн орчинд хүүхэд эцэгхийн оролцоотойгоор тоглонгоо хөгжих нь хүүхдийн бие бэлдэр сэтгэл зүй, оюуны хөгжил маш чухал нөлөөтэй. Хүүхэд тоглох явцдаа шин зүйл суралцаж, дадал хэвшил эзэмшиж өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлдэг. Харин эцэг хамтран оролцсноор хүүхэд өөртөө итгэлтэй болж, хайр халамжийг мэдэрч суралцах итгэн нэмэгддэг. Бүлгийн нийт эцэг асран хамгаалагчдыг хэсгээр болон нийтээр хамруулан хүүхдийн дадал хэвшлийн талаар нэгцэн ойлголт өгөх, мэдээлэл зөвлөмж зөвлөгөөг тогтмол хүргэж хамтын ажиллагааг зохион байгуулсан. Энэ хүрээнд гэрийн орчинд хэрэгжүүлэхэд хялбар арга зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр чиглүүлэг өгч эцэгхийн оролцоог нэмэгдүүлсэн. Ингэснээр эцэгчүүд хүүхдтэйгээ хамтран дадал хэвшлийг тогтмол хэрэгжүүлэх боломж бүрдэж гэр бүлийн орчинд эерэг өөрчлөлт бий болсон.